За гişүүдтэй өдрийн мэнд төргийа зөвхөн даргын санаачилсан хуулийг бас дэмжиж байгаа. Зарчмын хувьд бол зөв санал гэж би харж байгаа. Гэхдээ яг сайн зэрэг гишүүний хэлсэнтэй энэ парламент гэдэг чинь өөрөө нэгдүгээр ч өвшөлцөх, хоёрдугаарт мэтгэлцэх гэсэн нэг юм хоёр зарчмээр тулж байгаа. Тэгэхээр бид нэр өөрөө энэ ямар нэгэн байдлаар олонх цөөнх гэдэг байдлаар аль нэгнийхээ эрхийг хязгаарлах нь өөрөө бас буруу юм аа. Энэ өөрөө үндсэн хуулийн зөрчил рүү дагуулж магадгүй гэж харж байгаа учраас би бол хилцсгийг нь дэмжиж тэгээд тэрний дараа одоо ажлын хэсэг байгуулаад тэн дээр одоо яг одоо миний хувь гишүүний бодол бол сонсгол санаачилсан улсын хурлын гишүүн тухайн сонсголоо даргалдаг байвал их зөв юм байна гэж би бодож байгаа. Яагаад тэгэхээр тэр санаачилж байгаа гишүүн өөрөө бүх агуулга бүтэц одоо олон зүйлүүдээ асуудлуудаа мэдж байгаа. Дээр нь өнөөдрийн 126 гишүүний хинж өнөөдөр энэ сонсголыг санаачлах эрх нь байж байгаа учраас энэ дээр бас нэг уян хатан явах зөв юм болов уу гэсэн бодол байна. За хэлцэх судлаас гадна манай Сайнхүүгийн Ганбаатар гишүүтэй холбоотой асуудал байна. Жохон шүүмжлэлтэй хандхаас өөр одоо аргагүй байдал үүсэж байна. Өнөөдөр энэ хууль нэлтийн мөрдөн шалгах, хянин шалгах энэ чиг үүрэгт одоо улсын хурлын гишүүн, парламентын гишүүн өнөөдөр нөлөөлөх юм нөхцөл байдал үүссэн байна. Аль талаас нь харж үзлээ. Мэдээж өнөөдөр парламентын гишүүний эрх үүргийг бодлого яах вэ гэтэл өнөөдөр нөхцөл байдал бол эсэргээрээ байна. Дээр нь өнөөдөр энэ төрийн тэргүүн лөө их субъектив байдлаар хандж байгаа. Яг нотлогдсон болоод хандаад байгаа юм боо гэдэг асуудал. Үнэхээр төрийн тэргүүн тийм үйл ажиллагаа явуулаад байна гэдгийг өнөөдөр мэдээд тэр хүн хандаад байгаа юм уу? Би бол тийм гэж бодохгүй байна. Өнөөдөр Монгол улсын парламентын гишүүн ийм ёс зүйгүй байдал гаргаж байгаа нь өөрөө надад ч жоо харамсалтай санагдаж байна. Монгол төр Монгол улсын парламент гэдэг бол нэг эрх үүрэг дотор нэг эрх ашиг дотор явж явах хэрэгтэй гэж би хувийнхаа хувьд боддог. Тэгээ энэ мэтлэн иймэрхүү нөхцөл байдал нь өөрөө тийм ёс зүйгүй, хувайгүй нэг юм нөхцөл байдлыг үүсгээд байна уу гэсэн юм нөхцөл байдал байгаа. Би зүгээр бусдын үзэл санаа, үзэл бодлыг бол хүндэх хэрэгтэй. Энэ бол миний үүрэг. Тэгвэл өнөөдөр энэ Монгол улсын эрх ашиг гэдэг бол нэг шүү дээ. Энийг нэг нөхөр ингээд нэг янз бүрийн байдлаар буруу зөрүү лайв хийгээд ингээд буснуулаад алдагдуулаад байх нь өөрөө ер нь хэр зохимжтой. Би одоо тэр нотлсон болоод өнөөдөр нэр усын дуудаж агаад төрийн тэргүүний нэр усыг дуудаж агаад хэвлийн хурал хийгээд лайв хийгээд байна гэж ойлгоод байгаа шүү дээ. Тэгээд тэр өөрт нь ямар ч хамааралгүй үний гэрт нь хянин шалгах ажиллагаа явуулах гэж хахад тэрнийг нь улсын хурлын гишүүний бүрэн эрхийг ашиглаж зогсоож идэг. Тэгээ олон нийтийг ингээд буруу зүйлүүд төрхирж байгаа нь өөрөө энэ нийгмийг буруу зүйлүүд төрхирээд байгаа л юм нөхцөл байдал ажиглагдаад байгаа юм л та. Тэгээ энийг л одоо цаашид байж болохгүй. Би Ганбаатар гэдэг үнийг бол хувь хүнийхээ хувьд бас хүндлээ дэмжиж явдгийн олон жилээр бас Монгол улсын төрд байсан хүн гэдэг бол. Гэхдээ ийм ёс зүйн үдлийн бол ямар нэгэн байдлаар бол хаацаач хамгаалах бол боломж байхгүй. Хэн нэгнийг хамгаалаад байгаа юм биш. Бид бүгд өнөөдөр парламентаараа Монгол улсын эрх ашигыг хангаж хамгаалах үүрэгтэй гэдэг л ийм зарчим дээр би энэ үгийг бас энэ хариуцлагатай энэ дээрээс хэлье гэж бодож байна. За баярлалаа. За үг хэлжлээ.